Сайн байна уу? Хулан байна. Төрөө байна. Тэгээд бит хоёр өнөөдөр энэ Wednesday Club гэдэг YouTube channel-аараа үзэгчтэй уулзч байгаа юм хэрэг таатай байна. Тэгээд бит хоёр өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр бүли буюу одоо ер нь 11-12 наснаас хойш илүү их ажиглагддаг одоо ер нь өсвөр насны гадуурхалтын талаар ярих гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд эдгээр нь болохоор хамгийн их түгээмэл тохиолддог нас нь 11-ээс одоо өсвөр үе эхэлж байгаа наснаас ахуулаад тэгээд хүн бүр ингээд насанд хүрсэн ч гэсэн бүлээд юу н автах боломжтой байдаг. Тэгээд хэрвээ чи ингээд ямар нэгэн байдлаар гадуурхагдж байгаа бол ганцаардлыг мэдэрч байгаа бол эсвэл чиний эргэн тойронд чинь тэгэж гадуурхалтанд өртсөн хүмүүсийг чи мэддэг бол энэ бичлэгийг чамд яг төгссөн сонсох хэрэгтэй бичлэг гэж бодож байна. За тэгэнгүүт хамгийн эхлээд бүли гэдгийг одоо хүмүүс бүли гэж амар их одоо ч ингээд бүли гэдэг бид нарыг яг баг байсан үеийг бодвол амар түгээмэл болсон шүү дээ. Бүли гэдгийг ер нь хүмүүс мэддэг болсон. Гэхдээ яг ингээд тодорхойлт нь бүли гэж яг юу юм бэ гэдгийг ингээд бүгдээр ойлгоё л доо. Тэгэхээр бүли гэдэг нь одоо тийм давтамжтай зүйлийг хэлдэг. Одоо нэг удаа ингээ хоёлоо ингээ юм ярьж штэ тий. Тэнгүү чи одоо намаа ингээ ямар нэгэн байдлаар ингээ шоклоод ч юм уу ингээ нөхцөл байдал ингээ амар зүгээр байхад хэлэх юм бол энэ бол бүлийг тооцохдохгүй. Хэрвээ ингээ давтамжтай ингээ өдөр болгон ч юм уу тий. Тэр зүйлээ ингээ дахин хэлээд. Тэнгүүд одоо энэ өсвөр үеийн хүүхдүүд өртөж байгаа бас нэг шалтгаан нөгөө хичээлдээ байнга явдаг. Тэнгүүд нөгөө бүлээд байгаа хүүхд нь бүлээцээр л хичээлдээ ингээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээ давтамжтай зүйл дээр тэгш бус байдал одоо нөгөө хүчний тэгш бус байдал үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ингээ арай жоох ингээд хүчтэй одоо ангида нэр хүндтэй ч юм уу те эсвэл хүрээлэлтэй илүү жоох юм хүчрхэг хүн нь тэр хүнийгээ байнгын давтамжтай ингээд гадуурхагдсан мэдрэмж тийм бүлээцсэн мэдрэмжийг өгөөдөл энэ нь бүли болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт бүлийн одоо зөвхөн ингээд нөгөө хил амаар доромжлох байдлаар үүсэхгүй. Бүлийн одоо бие махбодоор гэмтэх байж болно. Хилээр одоо ингээд доромжлох бас ингээд шоолох ч бас орж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ гадуурхах гэдэг нь өөрөө бас бүли байдаг. Тэгэхээр одоо ингээд чи бодож байна ингээ 10 жилд чинь ч юм уу чи ингээд жамаа ингээд жоохон байхад чи ингээд найзууд чинь нийлчээд ингээд чамтай нийлэхгүй байх ч юм уу. Эсвэл хоорондоо нийлчээд юм нэр ярихгүй байх. Энэ ч гэсэн одоо бүлид орж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо яг сүүлийн үед одоо сошиал медиа хөгжснөөс хойш болохоор ийм нөгөө cyber bullying буюу одоо сошиал медиагаар тийм ялгуурлан гадуурхах зүйл нь одоо сүүлийн үед илүү түгээмэл. Тийм. Энэ ч бол бүр нас харгалзахгүй бүр амар. Тийм. Хүн болгоно л хараад үзвэл. Тийм. Тэгээд нөгөө чамтай нөгөө ярилцж байгаа нэг юу байсан шүү дээ. Facebook group байдаг. Тийм. Тэрний хадлаар нэг. Сүүлд нэг Facebook дээр харсан юм. Над дээр зүгээр нэг юм гараад ирсэн байхгүй. Тэгсэн чинь яасан бэ гэдгсэн чинь нэг хүүхэд нөгөө хүүхдийнхаа ингээд зургийг тавьснаа энэ хүүхэд ингээд аав ээж шүү. Бараг та нар шоолоор молоор ухаана гэж үзсэн. Тэгээ би бүр гайхаад юу одоо ингээд энэ жоо хүүхдүүд ийм бүр ингээд байсаар л байд юм уу? Гэт бүр амар гайхаж. Тэнгүүт яг ингээд нөгөө зөвхөн сургууль дээрээ мэдж юм эсвэл зөвхөн найзуудтайгаа нийлдэг байх үед мэдэрдэг байсан зүйл нь гэртээ ирсэн ч эсвэл ингээд хаанч явж исэн утсын дагаад ингээд онлайн байдлаар ингээд байнга явагдаад байх нь шүү дээ. Cyber bullying. За тэгэхээр одоо бүли гэдэг бүгдээр одоо мэдчихлээ шүү дээ. Яг юу юм те? Тэнгүүд одоо чи ингээ хохирогч байна уу? Эсвэл чи хохирогч байна уу? Эсвэл чиний эргэн тойронд ийм байдлаар хохирсон хүн байна уу? Нэг бодоод үзээрэй гэж хэлмээр нь те. За тэгээд яг битэр яагаад ингээ бүлийг онцлоод яриад байгаа вэ гэхээр яг одоо миний ажилласан туршлагаар бол бид нэр яг бага насндаа одоо тэгээ физикли ч байдаг юм уу ямар нэгэн байдлаар бүлийг бол мэдэрч ийсэн. Тэ дээдлийн ангийнхандаа зодуулдаг ч юм уу юу ч үү. Тийм эсвэл одоо ангийнхаа хүүхдүүдэд гадуурхагддаг ч юм уу тийм хүмүүсийг мэдэрч ирсэн. Тэр бол мэдэрч ирсэн. Тэгээд хамгийн эцсийн үр дагавар нь миний хувьд одоо миний бодлоор яг одоо гарч байгаа юм шиг санагддаг байхгүй. Би яг ингээд одоо бодохоор миний сэтгэл зүйд амар их одоо шарх үлдээсэн байдаг. Тэрийг бол тухайн үед бол ойлгохгүй. Тэгээд яг одоо ингээд төгсчихөл юм бол тийм эсвэл ингээд энэ үеэл дуусчихвол ч юм уу тийм яг бодоо яваад байдаг тийм. Бодоод идэг. Тэнгүүт яг тухайн үедээ болохоор хүүхэд болохоор ингээд хүүхдийн зангаар ойлгохгүй яваад байсан байл л дээ. Тийм. Тэгээ ер нь одоо ингээд зарим хүмүүс ингэдэж штэ ингээд за тэгээд бидний үед тэгжил байсан тэгэл ингээд зовоол байж л та гэх. Гэхдээ ер нь бид нар ингээд зовох хэвээр юм уу те. Ингээд яг бүлийг ингээд мэдрээд ингээд зүгээр л ингээд амьдрах хэвээр ингээд аз жаргалтай байх хэвээр байтал чам ингээд зүгээр л сургуульд яваад хүүхдүүдтэй найзлынхаа төлөө ч юм уу ингээд ер нь бид нар ингэж гадуурхах хэвээр юм уу дээрлэхлэх хэвээр юм уу гэдэг асуудал байгаа байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ амар чухал асуудал юм шиг санагдаж байгаа байхгүй юу?
Тэнгүүл манай дээдлийн үеийнх юм чинь бол бас тэгэл нэг хангад боддог шүү дээ. Багштай бараг зодуулж өслөө. Тийм. Ээж аавдаа юу лээ гудамжинд зодуулаад гэртээ ороод ирсэн чинь бараг яхаараа зодуулдаг юм дахиад зодуулдаг тийм. Нэг юм хөгжилтэй байдлаараас яг хөө гэхдээ тэр үед ингээд нийгэм өөрөөсөө одоо нэгээс нийгэм ингээ өөрчлөгдөж байгаа шүү. Гэхдээ яг нийгэм өөр байсан ч гэсэн яг үнэндээ тийм зүйлүүдийг мэдэрсэн хүмүүс яг ирүүл бас байгаа юу гэдэг бас асуулт бас байгаа байхгүй юу? Яг тийм баталгаа байхгүй шүү. Ингээ зүгээр байгаа тэр хүн дотроо ингээ стил ингээ шарахтаа явж иж бас болно шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлийг одоо ингэж яриад ингээ олон хүн нээлттэй мэддэг болоод тэгснээрээ ингээд багасах бас боломжтой ч юм уу гэж бас бодсон. Тэгээ багасхаас илүү ингээд бас яг энэ зүйлийг мэдэрч байгаа хүмүүсийн мэдэрч байгаа хүмүүст бас ингэж энэ зүйлийг ингээд түгээн дэлгэрүүлэх тийм нэг ард нь бас юм байх хүмүүсс хэрэгтэй л гэж юу н бодож байна. Тэ. Тэгээ эцэг их юм ч юм уу тэ хүүхдийн хаад зогсдог. Тэгэхгүй бол ингээд амар юм ганцаардах мэдрэмжийг амар их төрүүлдэг. Тийм. Тэгээ тэгэнгүүт бас ингээд бүлийний үр дагавар нь одоо ингээд яг одоо ингээ үр дагавар надад ч гэсэн одоо тийм үр дагавар гарч байгаа хгүй. Яг хөө тэрийг ингээд нөгөө амьдралынхаа явцад засаа явж байгаа ч гэсэн одоо би 10 жил тахтаа амар их нөгөө ингээд гадаад үзмжээр амар их ингээд яадаг байсан. Бүлийдүүлдэг, шоглуулдаг гэсэн ингээл өндөр байна. Тэнгүүд эн чинь ингээд намайг би ингээ их сургуультаа ороод тэнгүүд ингээд би одоо 10 жилдээ ингээд ихэнх одоо эрэгтэй хүмүүсээс өндөр байсан бол их сургуульд ороод би ингээд жицүү болсон байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн ч гэсэн би ингээд ягаад ч юм намайг хүмүүс тэгж хэлэндээ гэсэн юм айцтайгаар л амьдраад байсан. Тэг яг хөө би ингээд сайн найзуудын ачаар одоо ингээд манай найзууд надад дахиж тийм юмнууд одоо шинэ найзууд маань тийм зүйл хэлээг болохоор айтайхан амьдарч байгаа. Гэхдээ тэр болтол би ингээд өөртөө итгэлгүй л явсаар байгаа байхгүй юу. Өөрийгөө ингэж нэг юм би ингээд бусдаас өөр гэсэн мэдрэмжийг надад хүчээр бий болгож байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр эн чинь өөрөө амар юм буруу зүйл байгаа байхгүй. За би болохоор тэгээд одоо ямар байр суурьтай байдаг вэ гэхээр айл болох эцэг ихч байдаг юм уу те ах ихч байдаг юм уу өвөө юм хамаагүй хинч байсан хамаагүй айл болох тэр хүүхдийн одоо асуудалтай ярилцаж одоо хүүхдтэйгээ нээлттэй байж одоо яг юу болж байгаа болохгүй гэдгийг нэг жоохон мэдээд оролцоотой байгаасаа гэж хүсдэг байхгүй. Тэгээ одоо би бол чинь 13 настай дүүтэй тэгээд дүү юусээ бол юу байнга асуудаг. Одоо сургуульд ирэх чинь асуудал гарч ийн үү яаж ийн ээж хүүхдүүдийн эвлэх ч юм уу. Тэгээ намайг яг одоо 6 7 доор ингээд байх ч юм уу тиймэрхүү ярих тийм бүлийний асуудал аягүй ер нь тэгээ надад бол байдаг байсан л да. Гэхдээ ярих юм байхгүй. Тэгээ зүгээр тэгэл дэвлүүлэл зодуулаад явж байдаг. Тэгээ одоо болохоор яг дүү дээрээ аягүй анхаарал тавьдаг. Ер нь тийм юм нөхдөд байх үү. Тэгээд одоо үед бол харьцангуй тэрдэл дээр гайг болсон юм шиг санагдсан. Амар асуургүй тийм нэг зодон одоо юу юм ч юм уу. Ийм хот үед намайг зовоогоод идэг юм байдаг шүү дээ. Гэтэл бас юм сэтгэл зүгээр бас дарамтлаж байгаа зүйлийг бид нэр бас мэдэх болох юм шүү дээ. байгаа. Гэхдээ нөгөө би яг бүгдээ одоо нөгөө нээлттэй бас цаг үечин болцсон болохоор яг ингээд надад бол хийлдэг л дээ одоо юу гэдэг ч те ийм өмсөн зүйлс юмар бас жоохон тоглох нэг юм пүүцэмссэн Монгол үуч юм өмсөд тахтай яа. Эсвэл одоо маадуучнаас саксны секц дуулна гэдэг хөөхтэй. Одоо арай өөрөөс нь том үеийн хүүхдүүд уучстай ингэ шидэт тахтай ямар сууг юм бол. Тийм тэнгуут л тэр чинь бас өөртөө итгэл нөлөөлж яг тэгэхээр шидэт алдаад сууг ингэ хилүүлээд байвал бас амар хэцүү. Тэгээ би илүү бити тоо тий хүүхдүүд угаасаа хинч байсан тэгэл амнаас угаасаа л тэгж хэлж тийм үг гарч байгаа тийм болохоор чи зүгээр шитгэс битгий одоо хүн чамаа бас энэ нь бас амар юм чухал юм шиг байгаа тий хэдийгээр одоо ингэдэг байхгүй би болохоор ингэж боддог байсан одоо би ингээд өөргөө дээрлэхүүлээд байгаа мэдж байгаа надад хэцүү байгааг би мэдж байгаа хүнд ингээ ярмаар байгаа тэгээд гэхдээ надад миний толгоонд яг ийм бодол орж ирдэг гэсэн байхгүй юу за би тэгээд энийг яг ээж аавтаа хэллээгээд юу өөрчлөх вэ гэж ингээ боддог гэсэн байхгүй гэхдээ тэр дээрлэж байгаа нөхцөл байдлыг ээж аав нь өөрчилж чадахгүй ч гэсэн буцаад нөгөө гинцэн сэтгэл зүг нь ээж аав нь ингээ сайн ярилцах юм заавал ээж аав нь биш те ах эгч ер нь ойр дотны хүмүүс нь буцаад тэр гинцэн сэтгэлтэй нэгээд ярилцах юм бол буцаад тэр одоо дөнгөж нөгөө ингээд ийм гонигтай болцсон байгаа юм ядаж ингээд ярилцах юм бол ингээд тийм гүн гүнзгий өөрийгөө тийм буруутгах мэдрэмж рүү орхоос ингээд сэргийлж өгөх юм болов уу гэж бас бодож байгаа байхгүй одоо жишээл танаа дүү чинь ингээд юу яаж штэ ингээд амар дэрлэг ингээд жоох юм эвгүй мэдрэмж ингээд төрсөн тэнгүүд ингээд одоо ахыгаа хүндэлдэг одоо ах нь ингэж тэгээд одоо хүндэлдэг хүн нь зүгээр ээж дахиад ингээ оролдоод яана
орлоод үзвэл зүгээрээ дахиад юунаас битээ гэд тэгэхээр нөгөө талаас нь хамгаалах хүн байгаа болохоор сэтгэл зүгээрээ нөгөө нь бас юм хамгаалагдах боломжтой юм шиг надад санагдаж байгаа хгүй. Тэгэхээр ингээд дэглэгүүлж байгаа бол гэрийнхэнтэй ингээд юм айлгүйгээр эсвэл эргэлзээгүйгээр ер нь хэлсэн нь хамгийн зөв сонголт байх л гэж бодож байна. Тэгээд ер нь бол одоо ингээд бит хоёр ч бас ингээд одоо 20 гаруй настай одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо бит хоёр ч ингээд амар хөвөхтэй тийм одоо нөгөө бүлэг юм хохирсон зүйлсүүдийг амар их туулсан байгаа байхгүй тий. Тэг ингээд өөрсдийнхөө найзуудтай ярихад ч гэсэн тиймэрхүү зүйлсүүдийг туулсан хүмүүс амар их байдаг. Яг зөвхөн ингээд ганцхан одоо чи ганцаараа юм гоцсон ингээд ганцаархнаа нөгөө чи буруутай болохоор тэгэж дэглэхүүлж байгаа биш. Ер нь бид бүгд л энэ зүйлсүүдийг туулж явж байгаа. Тэгэж ганцаараа биш гэсэн үг те. Энэ бүгдийг мэдэрч байгаа. За одоо тэгэнгүүт юу яаж байгаа байхгүй юу? Хоёлаа ингээд ерөөхдөө ярьчлаа штэ. Бүлий гэж юу юм? Тэгэл ингээд нөхцөл байдлууд нь юм байдаг гэж жишээнүүд ярьлаа. Тэгэнгүүт яг хохирогчийн талаас ярихаар бүлий гэж яаж мэдрэгдтiin те. Тэр талаар бас ярих хэрэгтэй байна. Яг ингээд үр дагавар нь байх боломжтой гэж ярьсан ч гэсэн яг үнэхээр яг тэр хохирж байгаа үедээ хүн яг ямар зүйл мэдэрт юм бэ? Тэгэхээр яг ингээд та нарын мэдэрч байгаатай ч гэсэн адилхан байж магадгүй. Тэгэхээр бит хоёр одоо өөрсдийнхөө жишээн дээр тайлбарлая л та. Тэнгүүд чи юу н одоо ямар байдлаар одоо бид хоёулаа нэг ярилцсан шүү дээ ийм бүлий байдаг. Тэгэхээр ямар байдлаар хамгийн их бүлийдүүлжсэн гэж бодож байна? Гэхдээ яг намайг өсвөр нас наснд байх бол яг зодон цохины асуудал бол ер нь бол байдаг л байсан. Тэгэл тэр чинь бүр нийтээрээ бүр ингээд бараг нийгмээрээ тиймэрхүү байсан болох. Бид нар бол нэг тийм амар нэг тийм юм нэг амар бүр өндөр хүлээж авах бараг байцсан үе байгаад байгаа. Тэнгүүт л яг одоо ингээд өөр дээрээ бодохоор яг бүр сэтгэлийн гүнд яг ер нь юу ингээд үлдсэн юм бэ гэд тэгсэн чинь би ингээд 18 нас хүрээд жолооныхоо үнэлгээг авсан байхгүй юу. Тэгээд жолооныхоо үнэлгээг 18 төгч авчаар бүүн баяр болол. Тэгэл би ч нэг ээжээсээ гуйж байгаа л нэг прүсийн аваад гуйгаал унаал гарч байгаа байхгүй. Тэгэл нэг найз мэдтэй ингээд суугаал машин дотор яваал ингээл амар надад гоё юм санагдал тий. Дөнгөж анхудаа машин барьж үзэж байгаа хөт. Тэгэл тэгсэн чи яг манай яг өөр 90 тойрны нийлдэг найзууд тэгсэн чи ингээд юу яагаад хэлсэн байхгүй. Оо өстө просонснаас алхаж исэн дээр юм ярьж. Тийм хадлага гараад ирсэн. Тэгээд би яг анх бол надад ингээд амар гоё байгаа шүү дээ. Тэгсэн чи ингээд нөгөө миний ингээд сэтгэл зүй бага сар байгаа. Бараг яах гэж энэ машиныг унаад байгаа. Тийм бараг л энэ машиныг унчих юм бол бараг хүний ад болох юм шүү. Ухааны юм бүр нэг бодлоо гэж байгаа юм чи тийм. Тэнгүүд л намаа ингээд бараг тий прос унаа юм бол бараг шоолж болно. Тэнгүүд л тухайн үед бол тэгэл би нэг юм хэлэхгүй ингээд заасмаас хайдаг байсан ч гэсэн яг ингээд дараа нь бодгоот л өө бүр бараг ингээд траума шиг болцсон байхгүй. Тэнгүүд л ер нь одоо бодоход амар тэнэглэл байгаа үстэй тий. Тэгээ би нэг 18 настай тий хүүхд машин үнэлгээ аваад тэгэл өөртөө амар аз жаргалтай явж байгаа. Гинт л хажуу талаас ингээл тий нийлдэг найз нөхөд ингээл орж ирэл. Тэр бол зүхтаах боломжгүй байхгүй. Зүхтаах боломжгүй тийм шүү дээ. Тэгэл найзуудтай уулзаал тэгэл яг амьдрал чи юу тохиолж байгаа бүгдийг л ингээд явж байгаа. Тэгэхээр бас энэ дээр бас юу байгаа байхгүй юу? Ингээд нийлж байгаа найзуудаас амар их шалтгаална тий. Тэгээ тэр найзууд ч үнэхээр амар яг муу сайн хүн гэж байхгүй ч гэсэн ингээд муу байгаад байгаа байхгүй тий. Ингээд аз жаргалтай тэр мэй эсвэл ингээд өөр ч юм уу. Sorry тэгж бодсон байхгүй. Манай найзууд цаа нэг амар муудаа ч юм уу амар муу хүн учраас тэгээдээс юм бас байхгүй байхаа гэж бодож байгаа. Яг нэг тийм нэг хүүхэд насанд өөрөө мэдгүйгээр ч юм уу тиймэрхүү одоо нэг юм хандлага гаргацдаг болчдөг гэж юу. Тэгээд өссөн л болохоор. Үгүй би бинийгаа нэг юм жоохон шоглох байдалтай ч юм уу. Тэргээ зүгээр нэг юм шоглоомшиг ч юм уу нэг юм зүгээр ингээд яриа. Тэрнтэй хэвийн юм шиг болцсон ч гэсэн өөрөө мэдлгүй нөгөө найзаагаа ингээд гомдоочдөг. Тийм хэвийн юм шиг зүгээр. Тэнгүүд л хин энд ингээд зүгээр байж байгаа юм шиг мөртлөө яг ингээд эцүүлд нь дараа нь бодоход бол ингээд яг л сэтгэлийн бүр ингээд тий асуудал болцсон байхгүй. Аха. Тийм ер нь бол тийм. Тэгээ миний хувьд ч гэсэн ер нь бол яг томроод бол бүлэдэх мэдрэмжүүд амар бага мэдэрсэн. Гэхдээ яг ийм 12-оос 16 нас хүртэл одоо яг өсвөрийн үе дээрээ маш их тэгж нөгөө гадуурхагдах мэдрэмжүүдийг авч исэн. Тэгээд бас ингээд нөгөө үг хэлээр ер нь үг хэлээр доромжлуулах нь амар их байсан юм байна. Тэгээд бидний үед ч яг нөгөө сошиал дөнгөж хөгжиж эхэлжсэн болохоор яг тийм сошиал сайбер буллингд амар их автж байгаагүй ч гэсэн одоо нэг групп чат матан дээр ч гэсэн ингээд стил нөгөө ингээд 10 жилдээ одоо ингээд нэг юм
доромжлуулж байгаа зүйл нь групп чат матаар ч гэсэн ингээд бичдэг ч юм уу тий. Тэгээ тэрийгээ бүр ингээд нөгөө энгийн зүйл юм шиг ингээд болцсон. Тэр нь тэгээд надад бүр маш том хэмжээний ингээд ийм шарх үлдээсэн байгаа байхгүй. Тэгээ одоо ч гэсэн хаяадаа ингээд жоохон эвгүй санагдаад байдаг. Тийм л яг тэрийг ингээд засаад явж байгаа л да. Тэгээд хамгийн гол нь яг тэр үед юу мэдэрч ирсэн бэ гэхээр би л болохгүй байгаа юм байна. Би л ингээд нөгөө миний л буруу юм байна гэдэг мэдрэмж амар их төрж ирсэн байхгүй юу. Хамгийн гол нь одоо чам ч гэсэн тэгж төрсөн биш магадгүй те ингээд яг тэгж байгаа байхгүй юу. Яах гэж би энэ пүрүсийг авбаа ч юм уу. Гэтэ яг ингээд тэр хүмүүс биднийг ингээд доромжилж байгаа ч юм уу гадуурхагч байгаараа яг бидний буруу яг буруу юм уу те. Яг зүгээр ингээд амьдарч байгаа хүнд ингээд гим хийгээгүй ингээд амьдарч байгаа нь яг буруу юм уу. Одоо жишээлбэл би ингээд өндөр байгаадаа буруутай болж байгаа байхгүй юу. Одоо өндөр байгаадаа би ингээд том биетэй болоод тэнгууд намайг буруутай хүнээр ингэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд эн чинь болохоор яг зөв юм уу тийм үстэй. Тэгэнгүүтээ яг өөрийгөө буруутгах нь тэгээ тэрнээсээ болж ичин тэгэнгүүт одоо эн чинь үргэлжлүүлээд намайг бусад юм шинэ хүмүүстэй танилцахад ингээд нөлөөлж байгаа. Тэгэнгүүтээ ингээд айдас бас ингээд үрж байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд чи ч юм уу тийм ингээд бүрөөстэй явж байхдаа за ингээд хүн амтнд харагдчих үед ч юм уу. Эн чинь ингээд баг хэмжээний бас айдас явж байгаа байхгүй. Тэгтээ яг ингээд бид хоёр юм жижиг жишээнүүдээр л ярьж байна л да. Өөр зөндөө олон жишээ байдаг. Зүгээр өөрсдөн дээрээ нөгөө тохиолдсон жишээнүүдээр л ярьж байгаа. Тэгэл хамгийн сүүлд нь би ингээд амар одоо би ингээд маш олон одоо 10 жилээ төгссөний дараагаас олон жилийн дараагаас ийм амар юм нээлттэй хүмүүс бол намайг одоо ийм нээлттэй хүн гэж ярьдаг байхгүй. Гэхдээ яг юм хүнийг амар юм чимээгүй болгочтой юм билээ яг тийм нэг гадуурхах зүйл чинь. Одоо ингээд би шинэ хүмүүстэй танилцахдаа амар юм бүрэг ичимхий. Тэг ингээд за намайг ингээд том битэл гэдэг голондоо ч юм уу нэг тийм айцтай болчдөг. Тэгэхээр ер нь яг иймэрхүү мэдрэмжүүдийг бас та нар ч ихсэн авдаг бах. Гэхдээ яг дахиад нэг ингээд өөрийгөө буруутгахаас өмнө дахиад нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байгаа. Одоо ингээд ер нь ингээд өөрийгөө ингэж гадуурхагдж байгаа ч юм уу эсвэл энэ бүлийг давтж байгаа үед ингээд энэ яг миний буруу юм уу? Эсвэл яг тэр нөгөө гадуурхаж байгаа, дэрлэгч байгаа хүнийх нь буруу юу? Би яг хүнд ингээд гай болж гин үү ч юм тий. Ер нь ингээд хүнд гай болж гин гэдэг чинь л өөрөө амар буруу зүйл болохоос биш ингээд чи яг байглаасаа ингээд төрөөд чи ингээд өөртөө зориулаад өөрийнхөө боломжоор юм хөдөлтөж аваад ч юм уу энэ бүх зүйлүүд нь буруу зүйл биш тий. Зүгээр л бид нар ингээд энэ орчлонд амьдрах гэж л хичээж явж байгаа хүмүүс тийм үстэй аз жаргалтай мөчүүдийг үүсгэх гэж явж байгаа. Тийм л байна да. Тэгээ чиний ярьсан өнцгөөс би зүгээр бодсон байхгүй юу? Яасан мэхээр чи ингээд нөгөө нэг тэгээ 12 настай үедээ ч юм уу ингээд одоо бусдаас өндөр том биетэй байсан гэдгээрээ бүлэдүүлсэн гэлтэй. Тэнгүүд л ерөнхийдөө нөгөө хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд ялангуяа нэг юм өөрсдөө юу хийж байгаагаа мэдэхгүй юм нэг ухамсаргүйгээр одоо тийм тэнэг үйлдэл ер нь бол хийж исэн байдаг байхгүй. Эцсийн ингээд бодоход тэр бол үнэхээр тэнэглэл байдаг. Одоо хүүхдийг ингээд тэгээ том биетэй ч юм уу ингээд тийм байдлаар ингээд одоо хад үзээд ингэсэн одоо шоглолцсон. Тэгэхээр яг үнэндээ тэр эрэгтэй хүүхдүүд тухайн үедээ юм бодоагүй ч гэсэн эцсийн тэр охинд үлдчихэж байгаа үр дагавар нь бол яг амар том байсан байна. Энэ бол ерөөсөө яг одоо манай үеийнхний хамгийн том гаргадаг байсан алдаа гэж бол би хардаг. Ер нь нийтээрээ тиймэрхүү байсан. За тэгэнгүүт заяа ийм байгаа хгүй юу? Бүлэдж байгаа нэг гол дүрийн хүн байгаа. Бүлэдүүлж байгаа нэг хүн байгаа. За нэг ч юм уу олон. За тэгэнгүүт хажууд нь хараад байж идэг зөндөө хүмүүс байж байна шүү дээ. Энд чинь ерөөсөө нэг юм за яг хуу ганцаар тохиолдох тохиолдлууд байдаг. Гэхдээ ерөөхдөө дандаа л нэг юм олон группийн дунд те 10 жилийн ангийн дунд ч юм уу найзуудын хүрээлэл дунд үүсэх боломжтой зүйлээд шүү дээ. Тэгэхээр ингээд хажууд нь хараад сууж байгаа хүмүүс яг юу хийж болох вэ те. Тэгэхээр энэ талаар бас ярилцах хэрэгтэй. Тэнгүүд ингээд ийм байгаа хгүй юу. Одоо найзуудаараа нэгээ шоолоод нэг бүлээдээ инээж хахад хамт ингээд сууж байгаа хүмүүсний инээх нь хүртэл бүлийг нь дэмжиж байгаа нэг хэлбэр нь ингээд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хажууд нь ингээд суугаад байж захта хэрвээ энэ чамд ингээд нэг юм зөв зүйл биш юм шиг ингээд санагдчихвэл ингээд жижигхэн ч хамаагүй үйлдэл маш юм нөгөө чухал байдаг болохоор ингээд энэ нь зөв зүйл биш гэдгийг ингээд нөгөө нэг өмөрөх ч юм уу тиймэрхүү байдлаар хандвал энэ зүйл бас багасах боломжтой гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэж байгаа чи одоо дүүгээс асуудаг гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг үүндээ бодит байдал дээр бид нар хичнээн ингээд гэр бүлийнхнаасаа дүүнраасаа ч юм уу эсвэл хүмүүсээс ингээд дээрлгүүлж ийн гэж асуугаад эцэгхийн хичнээн ингээд анхаарал хандуулдаг байсан ч гэсэн
100% тэр хүний хажууд 24 цаг 7 байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ингээд хамт байгаа найзууд нь ингээд хүрээлэл нь хэрвээ ингээд зүв байгаад энэ зүйлийг ингээд дэмждэггүй, эсрэг ингээд зогсдог байх юм бол энэ нь ингээд өөрөө ингээд бас дарагдах боломжтой зүйл болж байгаа байхгүй юу? Би бол тэгэж бодож байгаа. Тэнгүүдээ бас нөгөө талаасаа ингээд чимээгүй байснараа энэ нь ингээд бас л тэр ялгуурлан гадуурлал дээрлэхэлтийг ингээд дэмжиж байгаагийн бас нэг хэлбэр болж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бол гэдэг үгийг ч гэсэн бол гэд хэлэхэд нэг юм зүгээр юм. Тэгэхдээ наасан биш юм л. Аха. Тэгээд чинь ер нь ингээд анзаарахаар ихэнх бүлийг хийж байгаа хүмүүс бол ер нь бие бэлтрэх үед ч юм айгүй хүчтэй хүмүүс идэх. Эсвэл насаар том ч юм. Аха. Тэнгүүт л одоо чиний хэлж байгаагаар хажууд нь тийм зүгээр одоо нэг юмтэй гимгүү мөрөөрөө сууж авахт бойлгээд хэлчих юм бол магадгүй нөгөө нэг хүчтэй гарч өгч ирсэн. Нөгөөтхийн дээр л. Тийм би ингээд чи болооч ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд хандсан л нөгөө нэг хүчтэй гарч өгсөн намаагаар зодчих. Хүн яагаад тэгэхээр тиймнээс өөрөө айгаад байдаг. Харин тийм. Намайг тэгч гэдэг юм ингээд ерөөс үг хэлж таарсан. Тийм. Гэтэ тийм болохоор зүгээр л одоо ингээд дээрлэхүүлдэг хүний одоо найзууд байгаа бол тий бүүнөрөө ингээд нийлээд ч юм. Гэтэ ер нь бол ингээд олон хүний эсрэг нэг хүн нэг зогсож чаддгүй юм шиг санагддаг байхгүй юу. Тэнгүүд одоо бүүлийг хийж байгаа хүн нь тэр хүнийг ингээд ич хэвтэр байдалд оруулаа. Тэр хүнийг ингээд ийм өөрөөсөө ичих, өөрийгөө буруутгах мэдрэмжүүдийг ингээд ахуулах тийм мэдрэмжүүдийг ингээд төрүүлээд байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад ингээд тийм одоо ингээд хинт ч буруу игээгүй тэгсээ ингээд хүн дээрлэхүүлээд байгаа шүү дээ. Тэр хүмүүс ингээд нийлээд ч юм уу тэр хүмүүсийг одоо хүрээлж байгаа тэр хүмүүс бүгдээрээ нийлээд энэ буруу зүйл хийж байгаа хүнийг яагаад өөрийг ингээд ичүүлэх мэдрэмж өгч болохгүй гэж те. Тэгээ тийм болохоор зүгээр л ингээд чимээгүй байснараа бид нэр ингээд бүлийг ингээд байлгаал байгаа байхгүй юу. Гэтэ яг энийг ингээд 100% шууд ингээд засах боломжгүй. Тэгэхээр чиний хэлж байгаа санаа болохоор яг нэг хүн дуурах ш яг нийтээрээ тэр хүчтэй өчгөөс чамаагүй яг нэг хүн биш 5 хүн 10 хүн ч юм уу ангаараа нийлж болооч гэж тийм байлаа. Тийм. Тэгэнгүүт одоо ингэж байгаа байхгүй одоо чиний жишээн дээр байсан шүү дээ. Чи 10 жилдээ ингээд нэг хүүхдийг дээрлэхүүлдэг багт нь өмөөрч исэн гэд. Тийм. Тэг хэрвээ ингээд чамд ингээд өмөрөх боломж байгаа. Хэрвээ чамд ингээд надад хамаагүй гэж иж болно. Гэхдээ яг тэр хүн дээрлэхүүлж байгаа нь ер нь бол амар юм. Нэг хүний амьдралд амар юм муугаар нөлөөлөх зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч байсан үг хэл ингээд дуурч байвал энэ ингээл ямар нэгэн байдлаар бага хэмжээгээр дарагдаад л боломжтой. Би болохоор яг багасаа жоохон үйлдүүлж байгаа хүүхдийг өмөрч юм шиг тийм нэг зүгээр санагдаад байсан. Мэдгүй гэр бүлийн өмчлөлтэй холбоотой бас байж магадгүй л дээ. Тэгээд 10 жилдээ яг манай нэг ангийн охиныг нэг ангийн байна маань дээрлэхэлтэй бас нэг балаа жоохон бахта эрэгтэй хүүхдүүд ч бас нэг юм охин зодоод балаараад байдаг шүү дээ. Тэгээ би тэрийг ингээл тасн зогсоогоо одоо чи өстө баг дээрлэхтэй хүүхдүүд ингээл өстө чи юм гэл өмөрсөн юм шиг байгаа. Тэгээ өөрөө ингээл амар сайн сандгүй ч гэсэндээ яг ингээд одоо том болсны дараа тэр охин ингээ өөрөө хэлсэн бохгүй ингээд чи намайг ингээд хамгаалж гисэн тэр бол ингээ амар сэтгэл тод үлдсэн байдаг гэдгийг би ингээ санахад за бас нэг юм одоо хийсэн жижиг үйлдэл ч гэсэн одоо би нэг өөр юм бодож гэсэн дараа нь яг ингээд харахад нөгөө хүний маань сэтгэл ингээд үлдсэн байдаг юм байна да гэж юу н бодсон. Тийм. Тэгэхээр одоо найз чинь эсвэл ингээд чиний таньдаг хүн чинь ч юм уу дээрлэхүүлж ивэл хэрвээ чамд тийм хүч чадал байгаа бол найзгаа өмөрөөрөө найзгаа хамгаалаарай л гэж хэлмээр байна тийм. Тэгээ би яг нэг юм бодоод байдаа. Одоо би өөрөө хин нэг ямар нэгэн байдлаар өөрөө ч мэдэхгүй бүлэгдсэн байвал бас яах вэ гэд бодоод өгөх. Одоо би яг ингээд ийм юмны талаар өөрөө ярьж ирсэн аа. Тэгсэн чинь бүлэгдсэн 10 жилийн хүүхэд ч юм уу гэнт харж ирсэн. Наа чи өөрөө ийм стокгүй бүлэгддэг гар байсан ч юм уу тиймэрхүү байдал үүссэн байвал яах ч юм уу гэж зүгээр юм боддог байхгүй. Тэгээ одоо чинь саяны одоо ярьсан дээр жишээ авахад би ингээд одоо тэр нэг охиныг өмөрөөд нөгөө хүүхдийн ч юм уу те ингээд амар бүлэгдсэн. Тийм би одоо бас нэг талаараа бас нэг бүлий ч юм уу бол жоом шиг надад зүгээр санагдчих жоохгүй. Тэнгүүт л нөгөө хүүхд нь одоо ингээд том болсон байгаа шүү дээ. Гэтэл наа чи ингээд намайг бол тэгжсэн шүү дээ. Тэ наа чи өөрөө бүлий чангаар байж юугаач яриад байгаа ч юм уу. Тиймэрхүү байдал үүсчихвэл одоо яах вэ нэг бас боддог гэж юу. Тэгтээ яг би ч бас өөрөө нэг амар тийм 100% тийм ихтгэлтэй одоо юу энэ талаар юм судалсан юм биш үү. Зүгээр л ингээд нэг юм уншиж тайлт юм уншаал яаж. Тэгтээ зүгээр миний бодлоор заяа одоо ийм үг гэдэг ш нөгөө үг хэлсэн бол барьж болтгоо гэдэг шиг ирээдүйд өнгөрсөнд хийсэн одоо үйлдэлтэй бид нар
яах боломжгүй. Одоо өөрчлөх боломжгүй. Угаасаа л тийм зүйл болцсон. Гэхдээ хамгийн гол нь тэр зүйлээсээ суралцж байгаа үгүй юу гэдэг нь амар чухал байхгүй юу? Одоо ингээд бид нэр ингээд багтан ингээд дээрлэгдэг байсан хүмүүс ч юм уу одоо л суралцаагүй хүмүүс ингээд дээрлэгдэг. Яваад иж бас болно шүү дээ. Тийм болохоор хамгийн гол нь буруу зүйл хийсэн бол тэрийгэ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хамгийн эхлээд. Тэгээд тэрэндээ хамгийн гол нь юм гэмшиж байгаа. Гэхдээ өөрийгөө хүмүүс бид нар ингээд нөгөө өдөр болгон л хөгжиж идэв шүү дээ. Бидний тарих ингээд багаас ахуулаад ингээд янз бүрийн зүйл дээр ингээд алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Тэгэхээр би бинийгээ бас ингээд уучлж сурах хэрэгтэй. Гэтэ бас ингээд хүн одоо ч гэсэн ингээд муу юм хийгээд ивэл бас хэцүү шүү дээ. Гэтэ ингээд үнэхээр нэг удаа тийм тохиолдсон. Тэрэндээ тэгээд юу бол гэмшдэг те. Тэрнээсээ үнэхээр ухаарсан. Тэгээд сайн зүйл хийгээд явж байгаа хүмүүсийг яахгүй шүү дээ. Үгүйсэхгүй шүү. Тийм болохоор зүгээр амар бас юм инэрэнгүүл байх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол чиний хэлж байгаа санаа чинь өмнө нь магадгүй бүлий ч юм уу тийм хийсэн бол дараа нь ингээ ухаарах одоо тийм ухаарах чадвартай байгаараа тийм тэгэж тийм тэгээд бас тэрийг нь аав тийм тэрлээгээд хүнийг ингээд бүлээдэд яваад гэж нэр дэмжиж байгаа зүйл бол ерөөсөө биш шүү дээ. Яалтчгүй одоо ингээд үнэхээр ингээ багтаа амар тийм юм буруу хүмүүжлэлээр өссөн ч юм уу те. Тэгэл яг юм өсвөр үедээ ингээл хүн өөрчлөгдөж явахдаа хүн дэрлэгдэг байсан. Гэхдээ ингээд насан туршид ингээл оюутан болоод бас хүмүүстэй харилцаад нийгэмд ороод ирэхээр ингээд хүн би өстө тэр үед амар буруу байжээ гэгээд тэрэндээ ингээд гимшиж явдаг хүн байгаа бол бас юу аахгүй юу. Зүгээр тэр хүнийг нэг амар өгшүүлээд байгаа юм байхгүй ч гэсэн тэр хүн өөрчлөгдөж хичээж дээ те. Эргээр амьдрах гэж хичээл те. Тэгж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тийм. Гэхдээ анхнаасаа л хүн бүлэтгэхгүй эсвэл юм муу зүйл хийхгүй байхыг л хичээж амьдрах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд одоо хохирогч биш үү? Тэгэхээр юу хийж болох вэ гэж аахгүй. Тэгэхээр хамгийн эхлээд ер нь юу хийж болох вэ? Бид нэр бодлоор майндсетээ өөрчил гэдэг нэг үг өгдөө шүү дээ, тийм. Бодлоо өөрчлөх хэрэгтэй. Тэгээ яг ингээл юм сони юм яриад байгаа хүн ингээд дээрлхүүлээд ингээд хөх гээд байгаа чинь тийм. Яг өдөр шөнөгөөг амар юм сэтгэл амар хэцүү чи юу майндсетээ өөрчлөе гэдэг жаа. Гэтэ зүгээр ингээд бодлоо өөрчлөх хэрэгтэй. Ингээд чиний бодолд ч өөрийгөө ингээ амар их буруутгах байгаа, бодлууд амар их байгаа. Тэгээд энэ нөхцөл байдал ингээд өөрчлөгдөхгүй гэсэн итгэл үнэмшлүүд амар их байгаа даа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүлээд чамд тухгүй ингээд яг юм зөв биш зүйл мэдрэгдчихэл байгаа бол энийг ингээд чи зөв гэж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Одоо ингээд за тэгээд энэ хүний хэлсэн нөгөө бүлэч ингэдэж штэ. Чи юм сүртэй иймхэн юм гэлдэг жаа штэ. Тэгээд иймхэн юм гэж бодож болохгүй. Чиний толгойн дотор яг өөрийгөө хамгийн түрүүнд тавих хэрэгтэй байхгүй. Чиний аюулгүй эсвэл юм тухтай байдал чинь хамгийн чухал. Энэ чамд буруу санагдаж байгаа бол буруу л гэсэн үг. Тийм болохоор хамгийн түрүүлж энийг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Авах арга хэмжээнүүдийг. За тэгээд ингээд бодлоо өөрчлөлөө. Тэгээл нөхцөл байдлыг бодитоор өөрчлөх хэрэгтэй тий. Тэнгүүд ингээд хамгийн итгэдэг ойр дотны хүндээ хэлэх хэрэгтэй. Аав ээжтэй эсвэл ах эгчтэй ч юм уу тий. Найзтай ч эсвэл хэлж болно шүү дээ. Сайн найзтай эсвэл ингээд багштай ч юм уу. Тэнгүүд бодлоо өөрчлөлтсөн байх үед байх юм бол энэ бүгдийг хийхэд аль амархан байх байхгүй юу? Одоо тэрийг хийхээс битгий айгаар аль гэсэн. Тийм. Өгштэй. Тэнгүүд одоо ингэж байгаа байхгүй. За би ингээл одоо ингээд дээрлхүүлэл ингэж байж байгаа ш. Тэнгүүд тэр нар чинь ингээд миний ангийн найзууд шүү дээ. Тэнгүүд яа би ингээд хавлчул одоо эднэр надтай ярихаа болчихондоо ч юм уу дахиад нөгөө гадуурхалтаас айгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд би яг толгоон дотор тэ үгүй би дээрлхүүлмээргүй нь эднэр надтай харьцахгүй хамаагүй. Би ингээд миний ингээд өдөр болгон ингэж доромжлуулахгүй байхад чухал гэдээ ингээд бодчих юм бол би шууд ингээд багштай хэлээд ч юм те ээж аавтай хэлээд нөхцөл байдлыг солиулаад анги өөрчлөх юм ер нь бол ингээд арга хэмжээнүүдийг аваад явах боломжтой. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө толгойн дотор байгаа энэ бодлоо өөрчлөөрэй. За ерөнхийдөө тэгээ тиймэрхүү байна те. Ингээд за бүлигийн талаар бүгдээрээ мэдлээ. Хохирогч байвал ямар байхыг мэдлээ. За тэгэнгүүтээ хажууд нь байгаа хүмүүс юу хийж болох талаар сонслоо. Тэгээд хэрхэн гарах аргуудыг бас ингээд жоохон сонирхолтой шүү дээ. Сонирхож ярилцлаа тий. Тэгээ хамгийн эцэст нь хэлэхэд ингээд энэ бүлийдүүлж байгаа, энэ нөхцөл байдал, энэ дээрлэхүүлж байгаа ингээд тэр сонссон өгөөд тэр мэдэрсэн мэдрэмжүүд энэ чамааг ингээд тодорхойлохгүй. Тэгээд энэс илүү сайхан амьдрал үзтэн зүг байдаг тий. Тийм шүү дээ. Тий. Илүү сайхан зүйлсүүд тохиолдно. Тэгээ яг гоё хүмүүстэй амьдралд ингээд урчаад эхлэхээр ерөөсөө тэр асуудлууд байхгүй болчтой. Тий. Тийм. Тэгээ хамгийн гол нь ингээд өөрийнхөө дотор хүнээ сайн сонсоод ингээд зоригтой үнэлж тэгээд бас ингээд бүлийдүүлж байгаа бол чи ганцаараа биш чамд ингээд туслах зөндөө олон хүмүүс ингээд хүрээлэлт чинь байгаа. Чамайг тойроод зүгээр л чи хараагүй байгаах. Тэгээд тийм болохоор тэр бүгдийгээ харах гэж чигээрээ тэгээ бүлийн талаар судлаарай. Тэгээд
эргэн тойрноо ажиллаа дахиад нэг хараад үзээрэй гэж хэлнэ. Өөрийгөө буруутгахаас өмнө. Тийм. Тэгээд чиний ард зогсох зөндөө олон хүмүүс байгаа гэдгийг бити мартаарай. Тэгээд эцэст нь хэлэхэд одоо өөрчлөлт хийх зорилготой байгаарай гэж хэлмээр. Өөрчлөлт хийх бас зорилготой тийм. Тийм өөрчлөлт хийхгүй байснараа болох уу? Хийснээрээ тэр байдлыг зогсоож чадах юм байна. Тийм. Нэг ийм гоё зүрц зүгүүд үстэй нөгөө суусан цэцнээс явсан тэнэгэн дээрээ гэдэг нэг тийм үг байдаг тийм. Одоо байранда байгаалгүйгээр тийм гоё өөрчлөлт хийх зорилготой байгаарай гэж хэлмээр байна да. Тийм. За. Тэгээд дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзъя. Тэгээд өөр сэдвээр ярьцгаая. Бид хоёрын подкастыг сонссонд баярлалаа.